За дараагийн сэдэв бол мөн өчигдөр засгийн газрын хуралдаанаар гаргаж шийдвэрлсэн хэд хэдэн компаниудыг, төрийн өмчт компаниудыг зарим нэгийг нь хувьчлах, зарим нэгийг нь нэгтгэх шийдвэрүүдийг гаргасан байдаг. За энэ донд жишээлбэл төрийн эзэмшлийн хувьцааг худалдаж биржээр арилжаална гэд за Налахын дулааны станц, Багнуурын дулааны станц, Монгол шуудан Сэм чохоо хэмжлэн эдгээр нийт 8 компанийг биржээр арилжаална гэж мэдээлсэн. 10-аас 66% нь бол олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож хөрөнгөний биржээр арилжаална гэдэг мэдээлэл өгсөн. Энэ дунд жишээлбэл МИАТ болон Төрийн банк, Эрдэнэс тавталгаа, за Эрдэнэ түүлбэр, Монголын цахилгаан холбоо гэх мэтчлэн эдгээр компаниуд бол багтаж байна. За гэхдээ энэ дунд бол анхаарал татж байгаа зүйл нь ямар компаниудыг нь 10%, ямар компаниг нь 66%-ийг нь бол ийхүү олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох гэж байна вэ гэдэг нь анхаарал татна. За мөн дээрэс нь магадгүй аль нэг компаниг 10%-ийг нь л зөвхөн хөрөнгөний биржээр арилжаалах юм бол энэ нь хөрөнгө оруулагчдыг төдийлөн сонирхлыг нь татахгүй гэдгийг эдийн засагч онцолж байна. Мөн хэд хэдэн компаниудыг бол татан болгож нэгтгэх бүтцийн зохион байгуулалтанд нь өөрчлөлт оруулна гэж мэдээлсэн. За энэ донд жишээлбэл мэдээлэл технологийн үндэсний парк, Автоимпекс, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, цахилгаан дамжуулах хүнсний сүлжээ гэх мэтчлэн эдгээр компаниуд багтаж байна. Эдгээр компаниудыг хувьчлан гэж ярьж байгаа ч гэсэн нөгөө талдаа эдгээр компаниудад очсны дараагаар үнэн нь ямар байдлаар тогтох вэ гэдэг дээр төр бас тодорхой хэмжээний зохицуулт хийнэ гэж мэдээлсэн. Хөвчлснээр хөвд очсноор хязгааргүй өндөр үнээр дулааны үн нийлүүлэгдэнэ, эрчим хүчний үн нийлүүлэгдэнэ гэсэн үг биш ээ. Нөгөө талдаа аль болох олон дулааны цахилгаан станцуудыг, эрчим хүчний их үүсвэрүүдийг барьж байгуулахын төр бодлогоор дэмжиж эхлэхээр нийлүүлэлт нэмэгдэнэ. Нийлүүлэлт нэмэгдээд эхлэхээр үн тогтворж байна. За үнийг тийм үндэслэхүй өсөж байгаа асуудал дээр эрчим хүчний зохицуулахаараа шаналл тавьж байгаа, цаашлаа шаналлтаа тавиад явчихна. Энэ мэтчлэнгээр төр өөрөө хэдийгээр хувьчилсан ч гэсэн үн дээр нь зохицуулт хийгээд эрчим хүчний зохицуулах хороноос хянаад эхлэх юм бол энэ бол хувьчлал биш ээ гэдгийг эдийн засагч хэлж байна. Одоогийн Зонз шатрын засгийн газар шиг энэ олон компаниудыг хувьчлах асуудал бол яг ингэж өргөн хүрээнд бол яригдж байгаагүй. Бас нэг дөрөв сонирхсан тууцын гишүүд байгаад гүйцэтгэх захирал байгаад тэнгуүтээ дахиад нөгөө өөрийнхөө компани үйл ажиллагаанд оролцоод мөн үн тогтооход оролцоод яг төрийн оролцоо өндөр байгаад хахад тэр нөгөө компани бол ашигтай ажиллахад бол бас эргэлзээтэй. Хувийн компани оролцоотой олон нийтийн оролцоотой компанийн үнийг төрд оролцоод зохицуулаад байхад боруулах л та. Хувьчилж байгаа бол хувийн компани оролцоо 50-аас дээш хувь байх л зүйтэй байх л гэж бодож байна. Энэ мэтчлэнгээр салбарынхан болон мэргэжилтнүүдийн үг хэллэг, за эдгээрийн байр суурийг нь харгалзан үзэхэд засгийн газар аливаа шийдвэр гаргахдаа судалгаа хангалтгүй, за мөн бодит байдлын нөхцөл байдлын дүн шинжилгээ хийхгүй байна уу гэсэн ийм бас нөхцөл байдал ажиглагдаж байна.